таны нөхөрсөг зөвлөгч Vision Hub-ын 1 минутын зөвлөгөө. За өглөөдөр орой мэндийг хүргэе. Vision Hub-ын подкаст эхэлж байна. За өнөөдрийн подкастаар Vision Hub-ын гишүүд болох Монгол Япон эмнэлгийн нүдний эмчнэр Амарсанаа болон Болормаа. За тэгээ миний бие ашуусын резидент Бямдорч бид гурав судалгааны талаар ярилцсанаа. За тэгэхээр өнөөдөр ямар судалгаа ярих вүлээ? За сайн байцгаана уу. Өнөөдрийн бид нарын сонгож авсан судалгаа болохоор Хятадд хийгдсэн судалгаагаа. Тэгээд энэ нь миопид ер нь нарны туяа хэрэг нөлөөлж байна гэдэг талаар хийгдсэн маш сонирхолтой судалгаа байгаа. Тэгэхээр ер нь миопи тархалт ер нь ямархуу хэмжээнд байдаг вэ? Хэрэг тархалттай гэх юм бол ерөнхийдөө бол миопигийн тархалт дэлхийд дээр өдөр ирсэн нэмэгдэж байгаа. Одоогийн байдлаар зайлсхийж болох сохрлын түвшинд бол дэлхийд 6 дугаарт ирэмблэгдэж байгаа. Мөн нийт нүдний өвчлөлүүдийн тархалтаар ер нь рефракцийн гажигууд нэгдүгээрт ирэмблэгддэг. Рефракцийн гажигууд донд бол миопигийн тархалт бол хамгийн ихтэй байдаг. Гэснээс бас ер нь бол миопи зүүн Аз улс East Asia гэдэг байгаа. Тэгээ энэ зүүн Аз улсуудаар айгүй их тархалт өндөртэй гэдэг ер нь судалгаануудаар яваад идэв шүү дээ. Тэнгууд зүүн Азад нь Япон, Солонгос, хоёр Солонгос хоёулаа. Дээрээс нь Монгол орж ин. Тэгэхээр бас монголчуудын дунд аюух миопи өндөр баг шиг байна те. Яг одоогоор бол Монголд бүр улс даяар хийгдээд миопи яг хэдэн хувьтай байна гэсэн судалгаа миний хувьд бол мэдэхгүй байна. Тэгээд яг Хятадд болохоор бүр 80.5 хувьтай гэж юм судлагдчихсан байгаа. Тэгээд үндэсний хэмжээний бүр одоо манайд бол илгэний хавдар гэдэг шиг Хятадд бол миопи бүр үндэсний хэмжээний өвчин болсон. Тэгээд улс даяар нь ерөнхийлөгчөөс зарлиг гаргаад одоо бүх хүүхдүүдийг миопигоос сэргийлье гэд нэлээд давшингуй судалгаанууд ч гэсэн аюул сайн хийгдэж байгаа. Зүг. Тэгэхээр өнөөдрийн судалгааны яг гол зорилго нь юу юм бол одоо яг юуг судалж ийн вэ? Тэр яг өмнөх судалгаанууд болохоор outdoor activity буюу одоо гадаа байх одоо хугацаа айгуу чухал байна. Тэгээ энэ нь бол илүүтэйгээр холын юм хараанд нөлөөлж ийн миопик одоо эрслийн бууруулж ийн гэсэн судалгаанууд байсан бол энэ судалгааны давуу тал нь гадаа байгаа ч гэсэндээ яг тэрэнд нь юу нөлөөлөд байгаа юм бэ? Үнэхээр холыг хараад игээд байгаа мó эсвэл одоо нарны туяа нөлөөлөд байгаа мó гэд. Тэгээ өмнө бас нэг хийгдсэн одоо хэд хэдэн судалгаанууд дээр нарны туяа нөлөөлөд байгаа юм шүү гэсэн бас цөөхөн датан дээр хийгдсэн судалгаанууд байсан. Тэгээ тэрийг үндэслээд энэ судалгаа ер нь хийгдсэн байна л да. Тэгээд бас энэ судалгаан дээр нь яг нарны туяан дээр анхаарсан нь тэр нэг үүл одоо бүрхсэн үед нар тусж гин үгүй юу гэд тэр цагуудыг нь бас хасч үзээд байх шиг байна. Тэгээ яг цэвэр ямар ч одоо хаалтгүй яг нар тусж гин үү гэдэг талаар бас үзээд байх шиг байна тий. Гэхдээ би яг өмнөх судалгаануудыг хараад үзэхэд бол би одоо хувийн бодлороо нарны талаар бол нэг өмнө бол бодож байгаагүй. Өмнө бол яг зөвхөн нөгөө нэг гадаа тоглох тэгээд толыг харах тэр нь бол миопигийн прогресс одоо сайнаар нөлөөлж байна. Одоо миопиг багасгах байна гэж ерөнхийдөө бол тийм л бодолтой байна. Миопийн бас одоо нөгөө одоо сэргийлэх гэдээ яриад байна шүү дээ. Тэр бас айгүй үзэл бодол одоо айгүй хөөрчлөгдөж байгаа шүү дээ. Өмнө холын юм хар гэдэг байсан бол одоо ингээд гадаа гэрэл бас нөлөөлд юм байна. Тэрний өмнө одоо 20-20 дүрм ч юм уу те. Бүр өмнө бол одоо бас нүдний дасгал хараа муутахаас сэргийлдэг гэдэг айгүй их нүдний дасгал хийлгдэг байлаа шүү дээ те. Тэгээ яалтчгүй нэг технологи амьдралын хэв маяг өөрчлөгдсөнтэй холбоотой миопийн тархалт их байгаа учраас яавал энэ тархалтыг багасгахгүй гэж судлаачид янз бүрээр үзэж байна л да. Тэгээд бас нэг энэ судалгаан дээр өгүүлсэн нэг сонирхолтой одоо иш татсан зүйл нь байсан гэхэлэр энэ яагаад ер нь энэ хотчлт ингэж их миопид нөлөөлөд байгаа юм бэ гэхээр emotropization буюу одоо hyperopigоос emotropy болох энэ шилжилтийг өөрөө хурцгаад байна. Одоо ялангуяа энэ одоо электрон хэрэгслүүд байна, хурамч одоо энэ одоо тасалгааны гэрэл байна. Тэгээ гадаа байх хугацаа одоо бага байх энэ төр гээд эдгээр бол энэ emotropizацийг хурцгаад байна гэсэн юм сонирхолтой бас иш татсан мэлээ. Энэ судалгаан дээр тэгээд ер нь нүдний уртын талаар үзсэн болов эсвэл зөвхөн spherical equivalent-ийг нь үзээд явж гэнэ үү? Яг энэ судалгаан дээр бол акселентийг авч үзээгүй байлаа. Тэгээд тэрийгээ өөртөө бас энэ судалгааны маань бас нэг сул тал болсон. Тэншэнд нь онцлог байна тий.
Тэгээд ер нь яг судалгаанд хэдэн амруулаад ямар үр дүн гарсан байна? Маш том дата цуглуулсан байгаа. Тэгэхээр энэ нөгөө нэг Hubei гээд Central China-гийн төв хятадд байдаг нэг аймаг аймаг юм байна тий. Тэр аймгийг хамруулсан маа. Энэ аймаг нь болохоор айгүй олон 17 хоттой. Тэгээ айгүй олон хүн амтай. Тэгээ гол нь нөгөө газар нутгийн хувьд айгүй ялгаатай байсан тий. Амарсан аа. Тэгээ газар нутгийн хувьд бол яг энэ хятадын зүүн хоошоо чиглэлтэй байгаа болохоор яг энэ хараа суужийн яг нарны тусгал одоо энэ Hubei мужид болохоор 1800-аас 2100 цаг жилд байдаг. Монголд болохоор 2600-аас 3000 цаг буюу одоо энэ газар нутгийн хувьд бол Монголтой бас нөгөө нэг энэ судалгаа жоохон төстэй юм болов уу гэж бодож байна. Тэгээд мөн нөгөө нэг нар их тусдаг, баг тусдаг газраараа Hubei нь 4 өөр байсан тийм ээ. Саяны цаг нь болохоор яг тусч байгаа цаг гэсэн үг үү те нар. Тий зөвхөн яг нар тусч байгаа нөгөө нэг идэвхтэй цагууд нь гэсэн үг. Тэгэнгүүт одоо Hubei-ийг 4 хэсэг болгоход одоо баруун хойно, зүүн хойно, баруун өмнөд, зүүн өмнөд тэгээд 4 бүлэг болгоцсон байна. Нарны тусгалын дээр ер нь яаж хэмжиж байна? Энийг нь болохоор нөгөө юуны хятадын одоо ус цаг уурын хүрээлэн гэх юм уу одоо манайхаар тий тэндээс одоо албан ёсны датаг нь авсан байлээ. Тэгээд сард хэдэн цаг яг одоо нарны туяа тусж байгаа тэр үргэлжилсэн хугацааг нь үндсэндээ 2 хуваачиж байгаа. 135 цаг сард ер нь дунджаар байгаа гэж үзээд энэс доошоо байх юм бол бага нарны туяатай. Энэс дээш явах юм бол удаан хугацаагаар тусдаг ийм газар нутаг гээд саяны нөгөө 4 бүсээ ингээд хуваачиж байгаа мэлээ л дээ. Тэгэхээр нөгөө үр дүн айгуу гаргахад илүү төхөмтэй яг газар нутгийнх нь юугаар үр дүнгийн гаргахаараа тэгээд ер нь ямар үзлэгүүд хийж үр дүнгийн гаргасан бэ? Бас нэг dry refraction-ыг үзээд багш байсан тий. Мэдээж харааны чадлын шалгаж байгаа юм. Харааны чадал бол нөгөө тий засан засаагүй хоёр янзаар шалгаад тэгээд хамгийн гол нь non cycloplegic одоо cycloplegic тусаагаагүй үеийн одоо auto refraction дээр уншуулад тэгээд sphere equivalent руу шилжүүлчихэж байгаа юм. Тэгээд үндсэндээ харааны чадал одоо 6.6-аас доошоо тэгээд sphere equivalent нь 0.5-аас илүү хасах хэмжээтэй хэмжигдэх юм бол MAPI гэж үзээд. Тэр нь яг хоёр төрөл болгоод энэ дээр явчихж байгаа тийм. Багаас дунд тэгээ өндөр MAPI буюу 0.5-аас 6.6-аас дээш. Тэгээ энэ дээр бас нөгөө нэг судалгааны арга зүй дээр юм асуумаар байгаа. Энэ судалгаа нь болохоор 435 мянган хүүхдээр хийгдсэн байгаа. Тэгэнгүүт бид хоёроос асуух гэж байгаа нь энэ маш олон хүүхэд хамруулсан энэ судалгаан дээр ямар нэгэн bias гарах боломжтой. Тэгээд бас dry refraction хийхээр ямар нэгэн бас одоо алдаа гарах боломжтой. Бид нар ч юм бол ер нь заавал им тусааж үздэг шүү дээ. Тий, миний уншсанаар тэгээ энэ судалгаан дээр дурдсанаар болохоор энэ судалгааны бас нэг давуу тал нь аюу нарийн хийгдсэн байгаа юм. Олон дата цуглуулсан ч гэсэн quality control гэдэг одоо чанарын хяналт давхар явсан байгаа. Тэрэн дээр одоо яг албан ёсны офтальмологист хийсэн процедураа яаж хийсэн одоо бүх процессыг ингэж хянасан. За тэгээ дээрэс нь хэрвээ одоо хоорондын хэмжээсүүд нь зөрүүтэй байх юм бол тухайн датаг устгасан ч гэдэм үү ингээд хяналт давхар явсан байгаа юм. Тэгээ дээрэс нь нөгөө саяны асуудаг non cycloplegic гэхэр чинь худлаа болчих юм шүү гэд бас энэ бас нөгөө нэг өөрсдөө limitation нэрээ бас оруулаад өгчихсэн байсан. Яагаад тэгсэн бэ гэхээр нөгөө айгүй олон дата цуглуулахын тулд бүгдэнд нь cycloplegic тусаагаад дахиж хүлээлгээд ингээд үзэх боломж бас хомс байсан гэж дурдсан байна. Ялчгүй олон хүүхдүүд байна тий 400 гаруй мянга гэхээр. Тэгэхээр яг 6-аас 18 насны сурагчид гэдэг энэ нэг цэцэрлэгээс 12 дугаар ангийн хүүхдүүд гээд яваад байгаа шүү дээ гол нь. Тий. Тэнгууд энэ хүүхдүүдээ ер нь хэрхэн ангилсан юм бол одоо яг дунд бага анги гэж бас ангилсан баг тий. Тэгээ ер нь бол юу яасан л лээ kindergarten цэцэрлэгийн насны хүүхдүүд тэгээд elementary school бага ангиу тий. Насаар нь ангилаагүй. Ер нь тэгэл яг ангиар ангилсан байл тий. Тэгээд junior, senior гэдэг үндсэн дөрвөн болгоод ангилсан байхгүй. Тэгээд бас тухайн хэсэгт одоо Hubei дээрээ яг тогтмол оршин сууж байгаа хүүхдүүд заавал байгаа тий. Нөө нарны засгалтайгаа холбоотойгоор.
За тэгээд үр дүн нь ер нь яаж гарсан бэ? Судалгааны. Энд ч өөр агшингийн судалгаа байсан тий. Тийм үр дүнгийн хувьд болохоор саяны хэлдгээр нөгөө нэг 4 бүлэг болгож ангилсан дэр энд нэг юм график байгаа юм л да. Ер нь бол энэ 4 бүлгийн алинд нь хамгийн их байна вэ гэдэг дээр байгаа юм. За тэгэхээр хамгийн их одоо хувийг эзэлж байгаа нь яалтчгүй нөгөө ахлах ангийнхан болоод явчихж байгаа. Тэгээд ахлах ангийнхны дараа дунд анги, бага анги, цэцэрлэг гэдээ явчихж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө явчихж байгаа юм байна тий. Яг л нөгөө ойрын харааны ачаал их байгаа, дээрэс нь гадаа гарах хугацаа нь багасчихж байгаатай бас холбоотой байж байгаа тийм. Тэгэхээр яг үр дүн энэд дээр яаж гарсан бэ? Аль нь илүү үр дүнтэй байна? Аль насны хүүхдүүд гадаа байхад илүү үр дүнтэй байсан байна? Үр дүн нь яаж тооцоолсон байна? Тэгээ энийг болохоор хоёр анзаар үзсэн байгаа юм. Нэг нь болохоор одоо миопи биш гэд хүүхдүүдэд ангилаад тэгээ тэрийгээ нөгөө харьцуулаад бүс нутгаар нь тэгэнгүүт энэ график байгаа юм л да. Жишээ нь бүс нутгаа нөгөө саяны хэлдэг 135 цагаас бага их гэд нэг ангилсан шүү дээ. Тэгэнгүүт нөгөө ялцчгүй ялгаа гараад ирж байгаа юм. Жишээ нь 135-аас бага цаг одоо нар тусдаг бүс нутагт байгаа хүүхэд миопи байх нь 52.6%-тай. Гэтэл 135-аас дээш байгаа тэр газар нутагт болохоор 48.6%-тай. Их мэтчлэн ингээд энийг хооронд нь харьцуулаад одоо хамаарлыг нь үзсэн байгаа юм л та. Тэгэхээр яалтчгүй л нөгөө газар нутгийнхаа байршлаар нар их тусдаг нь миопийн даргалт бага болж тараад байгаа. Нарныхаа яг тусгалын хугацааг нь бас эрсдлийг хэдэн байр бууруулж ийн вэ гэд нэг хэсэг байсан те. Тэрийг тайлбарлавал. Тэгээд тэр болохоор өмнө судалгаанууд дээр болохоор өмнө нэг дурдсан судалгаан дээр болохоор ер нь 7 хоногт гадаа байх хугацаагаа 1 цагаар нэмэгдүүлэхэд миопийн эрсдэл 2%-аар буурж ийн гэсэн нэг судалгаа шилжүүлсэн байна. Тэгээд тэр нь болохоор яг ямар ч нөө үүлгүй нар, юучгүй нар байгаа шүү дээ. Нэг цэвэрлэл наранд байгаа хөлтөх нь тий. Тэнгүүт яг энэ судалгаан дээр болохоор нөгөө нэгжээр одоо тэр нар тусж байгаа нэгж байгаа шүү дээ. Тэр нэгжээр буурахад уучлаарай буурахад биш ихсэхэд миопийн эрсдэл 0.4%-аар буурдаг. Тэр энэ судалгааны бас нэг давуу тал нь болохоор гадаа байгаа тэр цагийн нөгөө нэг илүү наривчилж үзээд байгаа юм л да. Нөгөө үлтэй чиний саяны хэлдгэр тэгэхээр нөгөө яг цэвэр нар тусж байгаа нөгөө нэгжээр нь гэрлийн туяаг нь хэмжиж үзэнгүүтээ тэр нэгжээр бурахт гэж гаргасан байхгүй өмнөх судалгаанаас нөгөө давуу талтай. Тэгэхээр сая 4 бүлэгт хуваачаад одоо яг аль насны аль бүлгийн хүүхдүүд нь гадаа байхад илүү их багасгаж байна. Тэр юм байсан уу? Яг аль насны гэлтгүү бүх бүлэг дээр цэцэрлэгийнх нь үү гэд 4 бүлэг дээр дөрүүлэнд нь ингээд нөлөөлж ийн гэсэн тийм корреляц яваад байгаа байхгүй юу? Хамаарал 4 бүлэгтэй адилхан. Энэтэй бас төстэй нэг судалгаа байт юм бэлээ. Тэр нь болохоор Тайванд хийгдсэн судалгаа байхгүй юу? Бас Азийн орн тийм. Ер нь бол яг нэг сургуулийн одоо яг Тайваны 16 өөр сургуулиас датаг нь авсан. Тэнгууд нийт 693 сурагчид орсон байгаа. Тэрнээс 276 за нэг 50-ийн доош шүвтэй юм байна тий. Энэ хүүхдүүд нь болохоор гадаа 7 хоногт 11 цаг одоо байхаар байлгаад бусад хүүхдүүд нь болохоор яг ингээд энэ хүүхдүүд шиг гадаас байгаагүй юм шиг байна. Тэнгууд энэ яаж нөлөөлж байгаа юм гот myopic shift дээр болохоор гадаа байсан хүүхдүүд нь тэг зууны 35 диоптроор одоо өөрчлөлт орж байгаа myopic shift орж байхад эсрэгээрээ дотор байсан хүүхдүүд тэг зууны 47. Тэнгууд аксиалын одоо уртыг болохоор энэ дээр үтсэн байгаа яг одоо бидний ярьж байгаа судалгаанаас өөр нь. Энэ дээр болохоор гадаа гарч байгаа хүүхдүүд нь аксиалын урт нь тэг зууны 28 мм-ээр өөрчлөгдсөн бол эсрэгээрээ гадаа гараагүй хүүхдүүд нь тэг зууны 33. Яг тодорхой хэмжээгээр гарсан л ах л та. Гэхдээ 7 хоногт 11 цаг хүрээгүй гэж үзэж байгаа. Тэгээ нэгэсэндээ энэ судалгаа нь болохоор миопийн прогрессыг гадаа байснараа 54% эрсдлийг нь бууруулах юм байна. Судалгаа бас байна. Надаа энэ дээр бас нэг эсрэгцүүлээд асуух юмнууд байна.
Яг одоо нарны тусгал миопийн прогрессыг бууруулад тийм байж эсэргээрээ UV туяа бусад одоо арьс нүд болох юм эрсдэл байдаг. Тэгэнгүүт одоо энэ Монголд зуны турш одоо гарч байгаа нарны туяа UV индексээр 7-оос 10 буюу одоо эрсдэлтэй аюултай нөхцөл. Тэгэнгүүт бас энэ Хубэй хэсэгт гарч байгаа нар бас 8-аас 10 буюу бас л аюултай нөхцөл. Энэ үеэр одоо бас ингээд гадаа гарах юм бол зөвлөмж байгальтай нөгөө нэг нарны тос түрхэх ёстой. Тэгээд хитяан тойны амгаалтай шил зүүх ёстой. Гэдэг тэр тэгэнгүүт нэг сонио асуулт нь яг ингээд шил зүүчвэл одоо тэр нөгөө нэг энэ судалгаа яг үнэн гарах уу эсвэл худлаа гарах уу? Яах вэ? Тэрэн дээр яг зөвхөн миний бодлоор яг энэ судалгааны метод дээр бол тэрийг нарийн тусгаагүй байсан л да. Гэхдээ нарны туяа нь энэ дээр нөгөө механизмыг нь болохоор гол нь торлог дээр очиж тусаад торлогийн допамины ялгаралтыг нэмэгдүүлдэг гэж үздэг байна. Тэгэхээр гол нь нарны туяа торлог дээр тусах хэрэгтэй болж тараад байгаа байхгүй. Гэхдээ яг бид нар бас хүүхэд байхад нэлээд л гадаа гэдэг байсан шүү дээ. Тэгэхээр гадаа байхгүй байна гэж бас боломжгүй л байх л та. Тодорхой хэмжээгээр угаасаа л гадаа гарч байгаа юм чинь мэдээж нэг нартайд гарах нь бас эрслээс зарим нэг эрслээс бас сэргийлэх юм да тийм яа. Тэгэхээр бас энэ судалгаан дээр дахиад нэг өөр концепт тусгагдсан байлээ. Энэ одоо энэ манайх зуны туршил зөвхөн нар тусаад байгаа шүү дээ. Тэгэнгүүт өвөл манай хотод яг нар тусдаггүй юу гэдэг чинь одоо бол эргэлзээтэй болчихж шүү дээ. Утаа байна, үүл байна. Тэгээд өвлийн турш бас UV индекс маш багасж байгаа шүү дээ. Тэгэнгүүт бид нар одоо ингээ өдөр болгон гарахгүй бол одоо жилийн турш өдөр болгон наранд байхгүй бол энэ миопийн прогресс одоо яг яаж нөлөөлөх вэ? Энэ дээр бас нэг. Тийм, бас айгүй сонирхолтой л доо. Манайд бол одоо ямар байгааг үнэхээр хэлж мэдгүй. Гэхдээ ер нь бол өвөл бол угаасаа л нар багтчихж байгаа. Яг энэ судалгаан дээр болохоор ингэж зөвлөмж гаргаад байгаа юм. Өдөрт 2 цаг, эсвэл 7 хоногт 14 цаг гэдэг. Тэгэхээр энийг нөгөө нэг дунд нь тасалж болно, эсвэл бөөгнүүлж болно. Тэгэхээр өнөөдөр гадаа 1 цаг байсан бол маргааш 3 цаг. Нөгөөдөр 2 цаг. Тэрний дараагийн өдөр 1 цаг ч юм уу. Ингээд ямар ч тач 7 хоногт нийлээд 14 цаг. 7 хоногт 14 цаг гэхээр бас нэлээд бага байна шүү дээ. Одоо гадуур ч бид нар ч алхахад нэлээд л алхаж байгаа шүү дээ. Тэгээ яг тэндээс яг ингээд цагаар нь л ер нь уучлаад ботчих жоо маань л да. Тэрнээс л нэлээд ер нь гадаа байх нь хэр эрслээс сэргийлж ийнэ л гэдгийг навчилчихж байгаа болохоос те 7 хоногт бас 11 цагаас ч бас бид нар илүү л байгаа шүү дээ. Тэгэхээр яг монголчууд энэ тал дээр зөвлөх юм нь болохоор өвлийн цагт утаа ихтэй нарны туяа сайн тусахгүй байгаа учраас зуны цагт харин хүүхдээ өстөө жинхэнэ хөдөө явуулаад айраг цагаан дээр байлгаад Д витамины нарны туяа тий. Сайн ер нь бол тэгэл нарны туяа ч одоо мууч гэхээс илүү баг сайн болчихж байгаа юм шүү тий. Тэр одоо зөвлөгөөн дээр бас ашиглаж болох юм байна тий. Одоо арай өөр зөвлөгөө бас явж эхэлж шít. Хойр ч юм уу нүдний тасгал одоо тэгэхээр олон юм хар гэдгээс бас өөр нэмэгдээд гадаагаар хүүхдээ гадаа гарах гэж бас их нь бас утга учиртай болох нь тий. Тийм ер нь бол за нүдний дасгалын үед бол угаасаа зөвлөдөггүй бах тийм ээ. Тийм баг хахад аюул зөвлөдөг байсан шүү тийм чинь. 20-24 бол угаасаа зөвлөдөг. Тэрнээс гадна миний хувьд болохоор ер нь бол хүүхдээ сайн гадаа гаргаж тоглоул гэж зөвлөдөг. Гэхдээ би энийг бол нөгөө нэг энэ судалгаа чинь одоо сая 5 сард хэвлэгдсэн судалгаа тий. Тэгэхээр тэрнээс өмнө бол нөгөө нэг холон юм харуулах тэгээд айл болох илүү нөгөө нэг биеийн хөдөлгөөн outdoor activity-г сайжруулах тиймэрхүү зорилгоор ер нь гадаагаар сайн тоглоул гэдэг байсан. Тэгээд энэ судалгаан дээр болохоор нарны туяа буюу одоо нөгөө бид нар зайлсхийж болох миопиг одоо тэрнээс сэргийлж байгаа болохоос биш зөвхөн нөгөө удамшил тэгээд эвэрлэг катарактын бусад өвчнүүд тэднийг одоо тэднээс бол арай өрчин сэргийлж чадахгүй баг. Гэхдээ нөгөө нэг зайлсхийж болох зүйлсээс сэргийлэх талаар сайн судалгаа болсон болов уу гэж бодож байна. Тийм тэгээд одоо хамгийн өртөг багтай энгийн миопигаас сэргийлэх зөвлөмж болж өгж байгаагаар бас айгүй даваа талтай байхгүй. Тийм миопийн тархалтыг бууруулах гэж одоо янз бүрээр үзэж байна. Тэгээд эндээс хамгийн нөгөө тархалт ихтэй байх тусмаа бид нар өртөг багтай л арга хэмжээг гэрчлэлж ах шиг байна л да. Ирээдүйн судалгаанууд ер нь.
Энэ судалгааг бас ер нь Монголд хийх боломжтой л энэ. Монголд яг энэ нарны гэрлийн туяаг нь хэмжиж илээ шүү дээ. Сая тусах цагийн хэмжээд лөө зөвхөн. Яг юугаар нь хүчээр нь хэмжихгүй байх шиг байна тий. Юугаар нь хэмжиж байгаа одоо хүчээр нь цагаар нь лакс гэдэг чинь одоо 1 м квадратад одоо хэдэн ватт гэрэл тусаж байгаагаар хэмжигддэг юм байна тий. Тийм хэмждэг. Тэгээд яг хөдөө нэг аймгийн хүүхдүүдийг оруулаад Улаанбаатар хотын хүүхдүүдийг боломжтой бас үзүүл болох юм тий. Эсвэл 100 одоо хөдөө явцсан хүүхдүүдийг хотод байгаа хичээлээ хийж байгаа хүүхдүүдтэй харьцуулах ч юм уу. Ихнээс бас дээр хийгдсэн судалгааг би яг сонсч байсан. Тэрэн дээр болохоор нэг хөдөө аймгийн төвийн хүүхдүүдийг сумын төвийн хүүхдүүдтэй харьцуулсан судалгаа байдаг. Гэхдээ тэр нарны туяагаар биш зүгээр нөгөө нэг цүн харааны чадал тэгээ рефракцийн хэмжээгээр судалсан тийм судалгаа байдаг талаар сонсч ирсэн. Ямар хөө үр дүнтэй байсан юм бол тэрийг сонсоо. Гэтэ баг зэрэг ялгаатай байсан байж байна. Сая бас нөгөө нэг хятадд ингэж хэлж илээ. Одоо дээр үед болохоор өмнө хэдэн жилийн өмнө хятадд хийжсэн судалгаанууд хот хөдөөгийн хүүхдүүд ялгаатай байна гэж хэлсэн бол одоо ялгаагүй болж эхэлж байна гэж хэлээ сүүлийн судалгаанууд. Тэгэхээр бид тэр бас юутай холбоотой байж болох бас асуулт хിവэрэл үлдэж байна. Энэ тэгэхээр яг нөгөө миопийн прогресс нөлөөлөд байгаа ч тэр гентэй холбоотой одоо бас прогресс давхар нөлөөлж л байгаа тийм. Тухайн одоо MYP генийг агуулж байгаа одоо хүүхдүүдсэн бас прогресс явагдаж байгаа нь удаашруулах л тийм. Тэгээ өндөр миопи байх тусмаа удамших магадлал нь их болонгууд тархалт нь улам ихсээд ингээл логик маягийн арай их удамшаадах шиг байна тийм. Яг энэ генүүд тэрэ. Тэгээ миопи сэдв бол хизээч хуучрахгүй сэдвэлтэй. Нэмэгдээл байна тийм. Улам л ирээдүй одоо энэ чиглэлээр судалгаа явна гэсэн шүү дээ. Тэгээ маш сонирхолтой судалгаа байлаа. За та хоёрт өөр нэмж ярих юм байна уу? Энэ дуусах уу? Тэгээ ер нь бол миопигийн судалгаа дуусахгүй. Тийм болохоор дараагийн шинэ подкастн дээр миопигийн талаар дахиад зөндөө судалгаа ярьж болно. Би хоёроос бас асуугаад энэ судалгааг эсрэгцүүлэх юмнууд бас зөндөө байна. Гэхдээ цаг бас дуусчих шиг байна. За тэгвэл өнөөдрийн подкастыг ер нь ингээд дуусгая. За тэгээд ер нь яг сард 2 гэж хэдүүл ярьлаа тий подкастнаа. Гэсэн чи одоо бараг жилд 2 болж байгаа шиг байна. Зуны амралт тарчлаа. Тэгээд дараагийн подкаст нарыг дараа жилийн 1 сард хийгдэл яг хоёроо л явах юм шиг байна. Айлах ойрхон хийхийг мэдээж хичээлгүй яах вэ? Дээрээс нь бас манай бичлэгүүдээ одоо тогтмол гаргаж эхэлнэ. Тэгэхээр та бүхэн бас үзээд сонирхолтой юм байвал биднэр лөө бичиж болно. Сонирхолтой ярих судалгаа, subscribe, Vision Hub Mongolia. Тийм. Тэгэхээр та нарт бас асуух ч юм уу эсвэл ингэж юм байна. Бас бид нар буруу ярьж байгаа юм байгаах. Тэднийг зөвтгөх тиймэрхүү зүйлсийг бас комментээр бичиж болно шүү. Баярлалаа. Баярлалаа. Тэгээ өнөөдрийн подкастыг үгээр дуусгая. Vision Hub-ийн подкаст байлаа. Баярлалаа. Баяртай. Таны нөхөрсөг зөвлөгч Vision Hub-ийн 1 минутын зөвлөгөө.